Тэгэхээр шинэ одоо сая дурдсан юмнуудыг чанаруудыг бодох юм самурай наснаачдыг яштай гэх юм байна. Итгэл үнэмшилтэй хайртай үнч гэдэг юм байна. Ийм багаар хамтарч ажиллаж бусдынхаа төлөө сэтгэл хангаж хэлсэн амдаа хөвч ийм өндөр ёсолтхон банч эдгэрсэн Японы ард түмний энэ сэтгэл нь өөр Японыг хөгжүүлсэн. Тэгээд ихэнх өндөр хөгжилтэй эднэсэх болгосон байна гэж би одоо ойлголоо. Тэгээд та бүхэн одоо энэ Японы өндөр хөгжилтэй энэ орнд сураад сая хэлсэн тэр ёсолтхон банч амдыг өөртөө шингээгээд Монголд ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр Монголын иргэд ааргоор янз бүрийн одоо буруу үйл зайдыг бид сонсдог. Тэгэхээр Монгол хамт шударгаар амьдарч чадж байна. Ер нь одоо бид саяын одоо хэлсэн Япончуудын одоо ёс зүй одоо сайн сайхан чанарыг одоо аль болохоор суралцж авахыг хичээсэн. Дээр нь бид одоо яг эд одоо насаа тийм ээ 18 настайдаа л одоо Японд очсоод тэнд чинь 5 жил 10 жил амьдарч сурсан учраас биднээс саяын энэ насан билгийн хэлдгээр бас бидний бас тодорхой хэмжээгээр одоо мах цуснд тийм чанар шингэж ирсэн. Тэгээ ийм чанартай эргэж Монголд ажиллахдаа та одоо тэр чанаруудаа хэрэгжүүлэх болцоотой байна гэдэг асуулт асуудаг. Тэгэхээр одоо харамсалтай бас айгүй хэцүү байна гэж юу юм хэлмээр байна. Үнэхээр одоо өнөөр явал үхэл тэргээд туулаад үзсэн гэж Монгол ардын зөвлөсөн өгч байдаг. Яг одоо тэр үе яг Япончуудын саяын баримтлалаас арчсанд нь таарч байгаа. Бид тэгэхээр энэ Япон маягаараа өнөөр яваад үхэл тэргээд туулаад үзэх гэдэг ингээд маш олон жил одоо үнийн төлөв явж ирлээ. Тэгэхдээ харамсалтай нь өнөөдрийн Монголын нийгэм одоо энэ зах зээлийн шилжилтийн одоо жил гэж яриад байгаа тийм ээ. Энэ шилжилт удаан явагдаж байна. Энэ шилжилтийн одоо үеийн хүндрэлийн бас нэг нь болж байгаа. Хүмүүсийн хүн чанар маш дороотж байна. Энэ бол түрүүний миний хэлдэг нөгөө өмнө одоо өмнө зүйл тийм ээ. Шудрах ёс гэдэг юм одоо улс орны хэмжээнд одоо бүх хүмүүсийн нүрддэг ийм зарчим болж чадвал одоо энэ маань одоо бидний үнээр бол өгөх зэрэгээ дуулаад үүсэх зүйл маань биелэх учиртай. Энэ байдлаас гарахад бол би ганцхан тэгвэл Япончууд шиг дэг журам сахилга батын хүчээр одоо энийг давж гарнаа. Дэг журам сахилга бат гэдэг маань эргээгээд энэ хууль. Тэгэхээр бид хуулиар дэдэлж бүгдээрээ бүх хүн одоо төрөөс ахуулаад энгийн иргэд нүртэл дээрээ одоо суудлаа болж дороо гүйдлээ болж гэдэг хууль дүрмээ баримтдаг болж чадах юм бол эргээд манад үнэн ёс одоо байрандаа орж тийм ээ ингэж одоо сайн сайхан амьдрах хүний хүн шиг амьдрах болсон улсын өвч ийм байдал орох болов гэж л ингэж бодож байна. Зөвхөн энэ дээр би нэг жишээ хэлье. Сая одоо өнгөрсөн оны одоо 3 дугаар сард сая Японд болсон тэр том гамшигын үеэр маш олон одоо мянган хүний амнаас өргөгдсөн тэр үед дөрвөсийн лагерт хэдэн мянган хүн ингээд одоо тэр дөрвөсийн лагерт байж байгаа үед тэр улсуудад уух усыг зүгээр одоо 500 грамын уух ус тараах гээд байж хахад тэнд хүмүүс нь одоо маш их доош үүсгэсэн 2-3 цаг ууж ирчээд тэр 500 грамм усыг авах гэж одоо маш их самбараатай байгаа явдал. Дээр нь тэр дэлгүүр хуршаа нураад унтсан энэ дэлгүүр хуршаанаас нэг ч хүн одоо тэрлээ орж хулгай дээр хийхгүй байгаа явдлууд энэ Япончуудын саяын одоо хэлдэг үнэхээр ясмахан шингэж чадсан тэр сайн сайхан чанарын илэрл болов уу гэж одоо бодож байгааг хэлэх байна. Орос Японы дайны үеэр Оросуудын одоо Оросын тэр хасгийн морин цэргийг буцагсан Японы морин цэргийн айрын одоо чанжингийн тухай тийм хэсэг эпизод байна л да. Тэгээд мань хүн бол бас самурайн гэр бүлээс гаралтай ядуу аав нь одоо самурай буюу одоо төрийн албан хаагч юм гэдэг гişмэлхэн. Ингээд мань хүн бол олон хүүхдтэй айлын хүү байсан болохоор хичээл сургуульд явъя мөнгө байдгүй. Тэгээд сурмаар гэдэг толгойтой бас. Ингээд нэг удаа хүнтэй яриад байсан чинь манай аймагт ийм цэргийн одоо өнгөө сонгол хүүхдүүдийг бүртгэл явуулж байгаа юм. Би сонсов танаа аав чинь тэр бүртгэлийг хариулж байгаа юм билээ шүү дээ. Чи яг л аавс сонсов гэдэг юм. Тэгээ оройн аав дээр очиод аав ийм цэргийн өнгөө сургууль гэж байх юм байна. Та бүртгэлийг хариулж байгаа гэсэн би тэрэнд явмаар гэсэн чинь би энэ гэртээ энэ талаар сантай нэг ч үг ярихгүй. Чи маргааш миний ажил дээр албан ёсоор цаг аваад ир.
гэд хүүгээ явуулсан. Тэр хүн маргааш тэр аавынхаа одоо альбан газар очиод оожрал дараалж байгаа тийм ээ. Тэгээд яг ёслынхаа тэр самаарынхаа хуц мүцэд өмссөн. Тэгээд ороод тэр мод аав нь ширийн цаан суусан тийм. За хэнийг юм бэлээ ямар хэрэг зэрэгээр явуулсан боддоо чинь чивэл өөрийнхөө нэрийг ааваар агууллаад чинь тийм овгоор нь агууллаад тэрний тэрээ би юм явуулчихна гэнгүүт аав нь сая тэр хүүдээ мэдээллийг хэлж өгч байгаа. Тэр энэ бол тэр хой хусаал хоёрыг яаж тэгж айхтар ялгаж тийм ээ. Тэр төрийнхээ ажлыг хийхдээ тэрийг гэр бүл хувьтай утгаж хойш болохгүй гэсэн тэр айхтар итгэл үнэмшил гэх юм уу тийм зарчим чанар нь ямар айхтар шинжсэн байдгийг харуулах тийм гоё жишээ. Монгол Японы дипломат харилцааны 40 жилийн мод зориулсан цовруул